хүүхдүүдээ болроо багш нь өнөөдөр та нарт Орос ардын үлгэр манжин үлгэр ярьж өгье. Эртээ урдын цагт өвгөн, эмгэн, ач охин, нохоо, муур, хулган зургаа амьдран суудаг байжээ. Өвгөн өнөөдөр манжин тарьжээ. Тарьсан манжин маш томорхжээ. Өвгөн миний тарьсан манжин чинь яасан томоргоо вэ? Тарьсан манжингаараа гэртээ хаж ногоотой шүлээдэг хэрэгээ хэмээн манжингаа татжээ. Тати хүчлийгээ та хүчлээд тийсэн гүгнэ. Өвгөн эмгэний дутжээ. Эмгэ наашир тарьсан манжин маань маш томоргосон байна хэмээхэд эмгэн. Яасан том манжин бэ? Ямар том манжин бэ? Ямар гоё ургаа вэ? Тати хэмээн манжингаа татжээ. Тати хүчлийгээ та хүчлээд тийсэн гинэ. Ингээд ингэн ач охиноо дуудаж гинэ. Ач охин наашир манай манжин маш томоргосон байна гинэ. Ач охин яасан том манжин бэ? Ямар гоё ургаа вэ? Хэдүүлээ тати хэмээжээ. Өвгөн эмгэн ач охин гурав манжингаа татжээ. Тати хүчлий хэмээн та хүчлээд дээсэн гинэ. Ач охин нохоогоо дуудажээ. Нохоо наашир манай манжин маш томоргосон байна хэмээхэд нохоо хов яасан томоргоо вэ? Ямар гоё манжин бэ? Хэдүүлээ манжнаа тати хэмээн нохоо ач охин эмгэн өвгөн дөрөв манжингаа татжээ. Тати хүчлийгээ та хүчлээд дийлсэн гинэ. Ингээд нохоо мураа дуудажээ. Хов мура наашир манай манжин маш томоргосон байна хэмээхэд муу мяу яасан томоргоо вэ? Ямар гоё манжин бэ? Хэдүүлээ тати хэмээн татжээ. Тати хүчлий хэмээн та хүчлээд дийлсэн гинэ. Ингээд муур хулганаа дуудажээ. Хулгаан наашир манай манжин маш томоргосон байна хэмээхэд хулган яасан том манжин бэ? Ямар гоё ургаа вэ? Хэдүүлээ тати хэмээн хулган муу нохоо ач охин эмгэн өвгөн зургаа манжнаа татжээ. Тати хүчлийгээ хүчлээд сув татаж авч гинэ. Ингээд хэдүүлээ суулж авсан манжингаа гэртээ авч очин сайхан ногоотой шүл хийж идэв. Олны хүч олонгүй далаа нээсооч хэдүүлээ олуулаа хавдарч хийвэл юу ч бүтээх юм байна хэмээн амар сайхандаа жаргаж гинэ.